төрийн өмчит компаниудын чинь энэ ашигт ажиллагаагийн сайжруулах, өгөөжийг нэмэгдүүлэх энэ асуудал дээр бол эдийн засгийн маш их том боломж байна. Эдийн засгийн том боломж. Өнөөдөр зөвхөн балансынхаа хөрөнгөөр 15.9 их 80, 16 их 80 төгрөгийн хөрөнгө байгаа байхгүй төрийн өмчтөр. 16 их 80-ийн хөрөнгө байна. Гэтэл энэний өгөөж гэж юм ямар ч юм байхгүй. Ямар ч юм байхгүй. Бүгдээрээ алдагдaltaй ажиллаж байгаа. 90 компани бүгдээрээ алдагдaltaй ажилласан. Энэ 90 компаниудын одоо тавьсан өрөө нь бол 10.4 их 80-ийн өртөө. 10.4 их 80-ийн өртөө болцсон байж. Ийм дампуу зүйл одоо бий байж болохгүй гэж бодож байгаа байхгүй. Болохгүй. Хэрэг бид нар одоо төсвийн орлогыг нэмэгдүүлъя, төсвийнхаа зарлагыг одоо багасгая, төсвийн алдагдлаа багасгах гэх юм бол энэ төрийн өмчит компаниудынхаа ашигт ажиллагаа үр өгөөжийг дэвшлүүлэх талаар бүр бодлогын маш чухал том арга хэмжээнүүдийг бид нар авч хэрэгжүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Өнөөдөр төрийн өмчит компаниудын одоо энэ чинь 45 мянган хүн ажилладаг юм байна энэ салбарт. Тэгээ бүгдээрээ алдагдaltaй болсон. Ер нь өөрөө компани нь алдагдaltaй. Компаниа өрөнд оруулчаад хамгийн өндөр цалин аваад хамгийн үнэтэй офис түрээслээд хамгийн үнэтэй машин унаад явж идэг ийм ичгүүргүй захирлууд байж болохгүй шүү дээ. Бид нар энэтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Хувийн компани секторт ажиллаж байгаа бол хувийн компани ашиггүй алдагдaltaй ажиллаж байгаа хүний компани захирлууд ер нь яадаг. Ийм их тансаг эрх хямбыг эдэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол энэ төрийн өмчит компаниудын менежмент засаглалыг асуудлыг сайжруулах асуудал дээр бид нар онцгой анхаарах ёстой гэж бодож байна.